Хамтран ажиллагчаар үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-ийн хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар NBL глюкозамин хондроитын сульфат хамтран ажилланаа. За мөн ар шинжлэлийн анхны ундрагаас авсан аршин хангаатай жанжуулан хамтран ажиллах болно. За Улаанбаатар 7 цаг 15 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 7 сарын 2-ны өдөр тохиож байна. За өнөөдөр бол онг ороод 183 дахь өдөр. Харин онд босоход 182 өдөр үлдсэн байна. 183 өнгөрцөн тий. Тийм 182 тэгэхээр жилийн талаас их гарчлаа гэсэн үг. Шүү дээ. Ямар хордон байна. За Улаанбаатар хотод 7 цаг 10 минутын байдлаар гадаа 17 градусын дулаан байна. За тэгвэл өдөртөө 33, шөнөдөө 17 градусын дулаан онно гинэ. Маргааш буюу Пүрэв гарагт өдөртөө 23, шөнөдөө 12 градусын дулаан бороотой. Харин Баасан гарагт өдөртөө 22, шөнөдөө 13 градус бол Бям гарагт өдөртөө 25, шөнөдөө 14 градус байна. Харин Ирэх Ням гарагт өдөртөө 24 градусын дулаан байх нэ. За өнөөдөр дэлхийн багш нарын өдөр тохиож байгаа. Гэхдээ яг багш гэдэг нь нөгөө уламжлалт багш гэхээс илүү давтлага өгдөг багш нар гэдэг шүү дээ. Давтлагын багш нар. За ингээд бичилж ганцаарчилж заадаг онцгойлж ингэж ажил хийдэг бас тийм хүмүүс байдаг. За ер нь боловсролын салбарыг бол дан ганц багш сургуулаар л ерөөсөө харж үзэж болохгүй гэдэг. Тэгээд магадгүй эднүсийн за багш нар бол мэдээж ингээл өөрсдийн тусдаа өдөртөө өөрсдөө ингээл багш гэж яригддаг боловч за бас яг ингээд хүүхдүүдийн хөгжилд бол хаяа яг ингээд зөвлөгөө өгчдөг, ментор өгчдөг ч юм уу те ажилчдаг, давтлага өгчдөг тийм багш нар тэр болгон яригддаг. Үндсэн ингээд боловсролын салбарын хэсэг биш юм шиг яригдаад байдаг. За хэрвээ та хин нэгэнд заавар зөвлөгөө өгч исэн, ажиллаж исэн бол те би жишээ нь хүүхдээгээ юу гэх юм өөрийн хэмжээнд л хаяа ажилдаг. Яг албасаар багш биш. Гэхдээ би давтлага хийлэгдэг гэх юм уу. Ийм хүмүүсийн өдөр юм байна өнөөдөр дэлхийн. Ер нь сургалтын багш нарын өдөр гэж бас хэлж болох юм. Сургалтын багш нар тийм сургалтын багш нарын өдөр. Тэгэхээр өнөөдөр сургалтын багш нар ер нь сургалт мургалтанд хэр хамрагдчих вэ? Хамрагдчихсэн. Би чинь саяхан нэг өвдгөөс өмнө юу яаж исэн штэ. Биологийн багшийнхаа сургалтанд явж исэн штэ. Бүр нэг илүү хүүхдүүдэд заахаар барил талаас сурах гад тэр нэг чин зэрэг багш чинь биологийн багш л та. Чин зэрэг багш чинь болохоор Монгол улс дэлхийн биологийн олимпиадаас ямар ч медаль хүртдэггүй байхад хүүхдүүд бэлдээд медаль хүртэж эхэлсэн. Тэгээ одоо манай биологийн сурагчид бараг дэлхийн биологийн олимпиадаас бараг 10 хэдэн медальтай байхаа. Тийм амар сайн багш байхгүй. Тэгээд би Чинзаа багшиг яг хүүхдүүд яаж тэгээ сайн сураад байна, яаж ингэж юм амжилт гаргаад байна гэд ер нь бол энэ заах аргад нь байгаа юм байна гэж бодоод тэгээ би заах аргыг нь хажуунаас нь сурах гад хүүхдүүдэд төгсөн давталганд нь би бүртгүүлээ 5 суудаг гэсэн байхгүй. Яалтчгүй заах арга нь шал өөр гэсэн. За сувд ундрах tutor мөн үү гинэ ментор юм уу гэсэн байна. World Tutor Day гэдэг өдөр өнөөдөр тохиож байгаа юм байна. За тэгэхээр бас яг тэр болгон гавьяанаас дурддагддггүй тэгсэн мөртлөө хүмүүсийн амьдралд ер нь нийгэмд ингээд үнэхээр гүнзгий нөлөөтэй хүмүүс байдаг. За мэдээж яг багш нарын гавьяаг бол үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ харагдахгүй байгаа мөртлөө зарим хүмүүс нэг 100 байж байгаа л гинт цоорол ороод ирдэг ч юм уу те. Хүүхдүүд заримдаа ингээл хоцролтой байж байгаа л гинт лаг болдог. Энэ бол зөвхөн нэг сургалтын багш нартай холбоотой хүмүүсийн ажил гэдэг. Дээрэс нь нэмэлт тийм хичээл давтлага авах зөвхөн ганц юугаар биш те үндсэн хичээлээр биш би бол төгөлдөр хуурынхаа багшийг хэлнэ л те төгөлдөр хуур би өөрийгөө ерөөсө дарж чадна гэж бодгоосон байхгүй юм төгөлдөр хуур би тийм хөгжим мэдгүй би тийм хүн биш гэл тэгэл яг ингээд манай төгөлдөр хуурын багш чинь надтай яг ажиллаад бүр айгу шазрын бүр амар дэвчээртэй би ч тогтож чаддаггүй за би чадахгүй тэгэл уурах гарч гаддаг тэгэл нухсаар хаал тэгэл нэг мэдсэн чи би өөрөө амар дуртай болсон тэгэл бүр фитнестэд сурч ирсэн. Тэр чинь 7 дугаар анги гэдэг чинь багтай юм байна. Тийм 7 дугаар ангид нэг жил сураал ер нь тэрнээс цааш бие даах хэмжээний болсон байхгүй. Тэгээд өөрөө ерөнхийдөө ингээд дурлцсан үе чи амархан юм байна. Тэгж бүр итгүүлж чаддаг. Хүүхдүүд бол яг өөрөө чадна гэдгийг үнэхээр мэддэг юм байлаа. Гэхдээ яг юм сургагч багш яг сайн юм хүмүүстэй таарна гэдэг бол хүний бас аз завшаа юм байлаа. Тэгээд эднүсийн бас нөлөө гавьяаг магтанд болох өдөр юм байна. За. Үнэхээр тэгвэл чухал өдөр яхны яалтчгүй нөгөө хүүхдүүдэд багш амар чухал гэдэм билээ. Тэгээд энийг юунаас мэдсэн гэхээр би нөгөө
Арангаа аймагт сурж агаад Арангаа аймагт би 3 дугаар ангирлээ сурсан байхгүй юу. Тэгээд Баянгуурт очсон чинь нөгөө гүнзгий сургуульд хувийн сургуульд ороод Аран их тамир сум одоо нэг юм Архангай аймгийн их тамир сумын сургууль гэдэг чинь тухайн үед сургуулийн чанар манар аюу хэцүү сургууль байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс шууд аймгийн төвийн гүнзгийрүүлсэн сургуультай сургуульд очсон чинь би бүр ингээд юус амар шокны байдалтай тэрнээс ерөөсө гарч чадахгүй нэг жил гараан болсон байхгүй юу. Хичээлийн асар асрагталтай болсон. Тэгээд дээрэс нь гаднаас ингээл англи багш орж ирэл ингээл самбар дээр англиар юм бичиж мичээл манай багш орж ирэл ингээл оосраа ингээл англиар тавьж байсан чи би бүр тэр өсгнүүдийг мэдэхгүй заяа зүгээр ингээд самбар дээрээс дуурайлгаал ингээд нэг юм хөөхөд зөнгөж аавсаа сурахтаа ингээд дуурайлгаж нэг бичдэг штэ тий. Тэгж байгаа юм шиг л тэгээд яг ийм хоцрогдлыг манай нэг английн багш намайг нэг хажуугаар хичээлийн хажуугаар надад давтлага өгж ийж бүр английн цагаан толгойг эхнээс нь зааж ийж би ангийнхныгаа гүйцэж авсан байхгүй. Тэгэхээр яалтчгүй амар буянтай ажил хийдэг. Тэгээ би эннээсээ болоо сүүл рүү бүр хичээлдээ явахад дургүй болоод ангийнхандагаа шоовдорлогдоод бүр амар юм болчихсон шүү дээ. За тэгээд одоо багш нарын өдрөөс бол сургуулийн арга хэмжээнд багш нарыг авч хэлцээд байдаг. Гэтэл яг ингээд хуваараа ч юм уу ингээд давтлага өгдөг сургалт одоо оруулдаг ийм хүмүүс орхигдчихгоод байдаг бол өнөөдөр дэлхийн сургалтын багш нарын өдөр юм байна. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Тэгээд бас далим хэрэгтэй бол өнөөдөр сайхан далим юм байна шүү. Тэмүүлэн Баталд өнөөдөр баяраа тэмдэглэнэ. Зослонгийн багш гэж байна шүү дээ. Яг зөв. Сонирхолтой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. Үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах зүйрэтагаар NBL глюкозамин хондрогдын сульфат хамтран ажиллаж байна. За ер нь нас явах за одоо жин хүндтэй байхаас авахлаад үе бол нэлийн хурдан өвдөжгөөд байдаг. Дээрэс нь миний тохиолдол дээр бол одоо энэ тулай эсвэл энэ юу васкулит гэдэг олон асуудлаас болоод энэ чинь үе дээрээ бас их хохиролтой байдаг юм билээ шүү дээ. Артрит гэдэг олон асуудал байдаг. За энэ одоо үе одоо ерөөсө гамжаах хэрэгтэй юм билээ. Үе л ерөөсө хамгийн сүлдээ хэцүү болдог. Тэгээд үе хайрлах хамгийн супер арга бол глюкозамин хондрогдын сульфат яг уух хэрэгтэй. За шууд мэдэгддэг. Яг би бол яг ингээд нэг хэсэг нэглэн эрчимтэй бэлтгэл хийжсэн. Бэлтгэл хийж явахдаа үе ингээд байн одоо суулт жишээ нь хийхэд хүн рүү орж чадахгүй байгаа гэвэл глюкозамин нэг сар ч юм уу хэрэглээд шал өөр болчдөг. Үнэхээр яг үр дүнтэй байдаг шүү. Одоо нөгөө манай эмээ даал гарцсан тэгээд юу өвдгөн айгу муу байхгүй юу? Уг нь бол сүүлийн 1-2 жилийн гिचээд байгаа. Тэрнээсээ өмнө бүр ингээл бүжинд явал амар итгэвтэй ингээл бүжгэлдэг байсан. Тэр нь харьцангуй эмээд айгу сайн байсан юм шиг үлээ. Тэгээд одоо ингээд нөгөө сүүлийн 1-2 жил ингээ хөлн өвдөөд байгаад хахаар хүн ямар болчт юм бэ? Гэрээс гарахаас дургүй болчт юм лээ. Манай эмээ ч уг нь бол амар нийгэм итгэдэг юм байхгүй. Гэртээ ерөөсөө доктор суудгүй гадуур ингээл нөгөө намын ажил тэгэл дээрээс ингээ бүжиг таанз маанз гэл эсвэл ингээл нөгөө сургуульч ихнээсээ сургуульд хүүхдүүдэд нөгөө цэцэрлэг насаараа цэцэрлэгийн багш хийцээ. Тэгээ ингээд зундаа ингээд ийм өдөр хөнжүүлэхт ажилдаг гэдэг ч юм уу. Ерөөсөө гэртээ ингэж тогтдоггүй байсан хүн чинь одоо ер нь бол гэрээс гарахтаа жоохон юу болсон мэлээ. Одоо гэдэг ингээд жоохон хоригшоод хойшоогоо суух гэдэг болсон мэлээ. Тэгэхээр чи энэ мэдчлэн зүйлүүд ерөөсөө л үений асуудлаас болоод байгаа зү тий. За NBL бэлтгэл дотроо 2 төрөлтэй NBL номер 90 гэдэг ийм 90 шигтэй шахмал байгаа. Энийг ямар хүмүүс хэрэглэх юм гэхээр үений мөгөөрс эдийн эмгээгүүд, спортын гэмтэл бэртэл, ясны сэрэгжил, жингийн илүүдэл, шатаар өсөж уруудах үед үений үеэр өвдөх, хөдөлж босож суухад өвдөг тохиогоор шахирч өвдөгтөө шахирч ингэж дуугардаг, гүйцэд тэнийхгүй байх зорилттой хүмүүс номер 90-ыг нь хэрэглэнэ. За тэгвэл номер 60-ыг нь ямар хүмүүс хэрэглэх юм гэхээр дотроо 60 шигтэй өвдөгний үений өвдөл ачааллын үед буюу удаан алхахад, зогсоход, дасгал хийх үед нэмэгдээд байдаг. Зогсож байгаад хөдлөх үед богино хугацааны үений хөшөөнг илэрдэг. За мөн үений өрөвсөй шинж тэмдэг 6 сараас дээш хугацаанд илэрсэн өмнө нь өвдөгний үеэ гэмтэж исэн хүмүүс NBL глюкозамин хондрогдын сульфатыг хэрэглэх нэ. За глюкозамин хондрогдын сульфат нь мөгөөрсөн эд шөрмөс үеийн шингэнд дагуулдаг. Бөгөөд эдгээрийн хэвийн байх нөхцөлийг хангадаг. Гимцэн үе мөч мөгөөрсөй нөхөн сэргээдэг ийм үйлдэлтэй. За ходоод нь томын гол нь аюулгүй гэдгээр онцлог. Тэгээд дээрэс нь чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд аюулгүй. За янз янзын бэлтгэл бол харшлах гэдэг бол энэ NBL-ийн глюкозамин хондрогдын бол яг ийм асуудалгүй юм байх нь. За нэмэлтээр бас эднийх MSM гэдэг органик хөхөр агуулдаг. За энэ нь бол үений өрөвслийг бууруулж өвчин намдах үйлчилгээтэй. Тэгээд үений зөөлөн эд мөгөөр шөрмөс булчингийн эсүүдийг сэргээдэг үйлчилгээтэй. Би сая бодлоо ер нь ингээд одоо удахгүй имид дээр очих юм. Тэгээд ямар бэлэг авчих вэ гэхээр NBL глюкозамин хондрогдын сульфатыг авч очих юм бол эмээгийн үений өвдөлт нь ингээд багасаад тэгээд дээрээс нь нэг тийм зовиоргүй гой байх юм байна. Гой бэлэг болох юм байна гэж бодлоо. Тэгээд дээрээс нь одоо нэг бүхчүүд чинь бэлтгэлээ гарсан байгаа шүү дээ. Тэгээд бүхчүүдээр эргэлдэр очих гэж байгаа бол NBL авчичаарай. Айгу гой бэлэг байх болно. Яг зөв.
За баярлалаа. Өйний үр дүнтэй бэлтгэл NBL-ийн хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн үрэйтайгаар NBL глюкозамин хондрактид сульфат хамтран ажиллана. Ажиллаа баярлалаа. За өнөөдөр түүхэнд төрсөн алтартан хэнийг ярих вэ гэхлээр би ч одоо хэнийг ярих гэж байгаа вэ гэхгүй юу? Барби ярих гэж байгаа юм гэл. Тий. Барби тоглосон жүжигчнийг ярих гэж байгаа шүү дээ. Маргот Элис Роби ярих гэж байгаа шүү дээ. Маргот Роби. Нөгөө алдарт Маргот Роби. Би ихтэй Барбигаар нь гэхээс илүү нөө Suicide Squad-аар нь л суудсан байна л да. Тий би ч гэсэн тэрнээс нь Harley Quinn-ээр нь мэднэ. Ер нь хүмүүс Harley Quinn-ээр хамгийн их танигддаг байна. Амар тийм онцгой дүр тий. Бид нар нэг өнгөрсөн тэр 2 жилийн өмнөх шинэ жилээр чинь өнөдөр тавьсан шүү дээ. Тэгсэн чинь манай төвшөөгч Harley Quinn болж ирж ирсэн шүү дээ тий. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Harley Quinn-д тоглож байсан жүжигчний талаар ярина. Энэ бол Австралийн жүжигчин. Тэгээ 1990 оны 7 дугаар сарын 2-нд Queensland-ийн Dalby гэдэг юм хотод 4 хүүхэдтэй айлд төрсөн юм байлээ. Өнөөдөр 35 нас хүрж байна л да. 35 хүрч байгаатай айгүй хөөхөн залуу харагдаг тий. За тийм биш үү тий. Амар хөөхөн тий. 35 настайдаа Барби тоглож ийн гэвэл бид нар чинь жоохон багтаа л Барбигаар тоглолдог үсттэй. Гэтэ тэр Harley Quinn-ийг нэрээ одоо эргээ бодоход Margot Robbie-гаас өөр хүнээр төсөөлөхгүй болтол яг тийм өөрийн дүр болгочих тий. Тэгээ надад Margot Robbie-гийн юу н амар онцгой санагдав гэдэг амар том ам нь айгүй онцгой санагддаг. Тэгээд тэр том амаараа яалтчгүй тэр Harley Quinn-ийн нэг амар зөвүүн инээмсэглэлийг амар гаргаж чадсан тий. Магадгүй тийм учраас Harley Quinn айгүй онцгой дүр болсон ч гэж магадгүй би тэгж боддتي. Энэ яг нөгөө нэг юм том амтай нь холбоотой хаа гэж бодоод байдаг. За тэгээд бага насныхын тухайд гэх юм бол ээж аваар нь бага бахтан салсан. Тэгээд ээж нь 4 хүүхэдтэйгээ гэр бүлийн фермд амьдардаг. Тэгээд 4 хүүхдээс Маргот болохоор хамгийн хөдөлгөөнтэй хөгжилтэй хүүхднээс ингэнэ. Телевизээр ингээд гарч байгаа кино жүжигийг ингээд айгүй анхааралтай сонирхож үздэг. Тэгээд ер нь бол 5хан настай байхдаа хүртэл ингээд янз бүрийн жүжиг илэг бэлдгээд гэрийнхэндээ ингээд үзүүлдэг тайлан тоглолт хийдэг гэсэн ингэ ингээд урдаараа хөшиг өнжүүлчаал би илвчин байна гэл. Тэнгүүтээ энэ тоглолтоо бас яаж яхад мөнгөөр үзүүлсэн заяа. За би та нарт өнөөдөр ингээд тайлан тоглолтоо үзүүлнэ гэд гэрийнхнаас ингээд мөнгө аван заяа бахан хэмжээний. Тэнгүүтээ нөгөө илэг үзүүлж байгаа штэ. Тэгэл агч нар нь энийг яаж идэв энийг яаж идэв ингээд сонирхох юм бол нөгөөтхөө нууцыг нь 2 дахин өндөр үнээр зарж мардаг. Тэгээ айгүй хөөрхөн юм багасаа entertainment салбарын охин байсан юм байна. За тэгээд ийм аюулслаг охин ээж нь анзаарсан. Циркийн сургуульд сурахад агаарын үзүүлбэртээ шилдэг сурагчаар тодорсон юм байлээ. За тийм учраас Harley Quinn дээр бас ингээд айгүй гой юм хөдөлгөөнүүдийг амар төвгүй хийжсэн байж магадгүй акробат ч ингэж хэлж болно. За тэгэнгүүтээ араас нь Somerset College-ийн драмын ангийг төгсөөд тэгээ өсвөр насндаа хичээлийн хажуугаар Subway сүлжээ ресторанд цагийн ажилд хийдэг байсан. За бар цэвэрлэг ийм цэвэрлэгийн ажил хийдэг байсан. Айлын гэр цэвэрлэг гэх мэтчлээ. Ер нь бол ийм 2-3 ажил давхар зэрэг хийж амжуулж иж гэр бүлдээ нэмэр болдог байсан. Ийм юм билээ. Одоо Subway ч манай Монголд ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгээ энд ажилдаг байсан. Энэ сүлжээ ресторануудад ажилдаг байсан л гэсэн үг шүү дээ Австралийн тий. За Маргот коллежид төгсөөд 2010 онд Мельбурнд нүүж ирээд тэгээ мэргэжлийн карьераа эхлүүлэн Австралийн телевизийн сургуулиудад дүр бүтээж эхэлсэн. Өөрөөр хэлбэл карьер нь 2010 оноос эхэлсэн. Одоо 25 он гэдэг чинь 15 жилийн л яг ингээд карьертэй гэсэн үг л дээ. Тэгээд 2011 онд Америкт ирэнгүүтээ 2013 онд цаг хугацааны тухай гэдэг юм уран сайхны кинонд тоглосон юм билээ. Гэхдээ энэ нь бол нэг тийм амжилттай кино болж чадаагүй. Харин түүнд хамгийн анхны амжилтыг авчирсан кино ямар кино вэ гэхээр Wall Street-ийн чон юм байна. Wall Street-ийн чонд нь бүр ингээд дэлхийд даяар 390 сая долларын ашиг орлого олсон шүү дээ. Тэгэхээр супер блокбастер тий. Энэ кинонд тоглосноор түүнийг хүн болгон таньдаг болсон гэж хэлж болно. Тэгээд сонгон шалгаруулалтанд орохдоо нөгөө нэг юм өөрийгөө бэлдээд ингээ орсон юм байна л да. Ер нь бол өөрийгөө ингээ дасгалжуулж агаад ямар нэгэн хүнээс зөвлөгөө аваагүй. Тэгэнгүүтээ сонгон шалгаруулалтанд оронгуудаас Ди Каприо яг чихнээс тасыг л наалгацсан гэдэг юм. Зүг. Хэдтэй байсан бол 25 хүрсэн байсан. Энэ чинь 2011 он шүү дээ. Тэгэхээр 21-тэй байсан гэсэн үг. 21 настай байсан гэсэн үг. Энэ чинь өөрөө 90 оны хүн шүү дээ тий. За тэгэхээр юу яасан бэлээ? Нэг удаа одоо ингээд нөгөө нэг одоо энэ хүний карьерийн хувьд бол ерөөсөө ингээд нөгөө Wall Street-ийн чонд тоглонгуудаа эхэлжлээ гэж хэлж болно шүү дээ. Холливуудад хөл тавьчлаа гэж хэлж болно тий. Тэгэхээр энэний дараагийн алдартай кинонууд нь юу байсан гэхээр Focus гэдэг кино байсан байна. Тарзанд тоглосон юм байна. Тарзаны домог. Би Тоня, Шотландын хаан Мэрид тоглосон юм байна. За мөн Холливуудад нэг удаа гэдэг энэ кинонд тоглосон. За одоо энэний араас өргөжлүүлээд нөгөө нэг Suicide Squad гэдэг хамгийн алдартай кинонд гарч ирнэ. Энд чинь 2 ингээд байгаа тий 16 21 оны. Би нэгдүгээр ингэ л үзсэн. Хоёрдугаар ингэ үзлөө яллаа. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд бол Wolf of Wall Street бол хамгийн гол одоо breakthrough гэж ярьдаг тий. Одоо яг гарч ирсэн жүжигчний одоо супер одны замлыг нь бий болгосон.
энэ киноны юм ба штэ. Энэ Тэмүүлэн Батболд үзсэн байна л да. Сайхан эмэгтэй л дээ гинэ. Гэсэн чинь бас сүрдээ зураг тавьчихжээ. За тэгээд бидний маш сайн бүр илүү сайн мэдсэн кино бол 2023 онд гарсан Барби гэдэг кино байлаа. За нэвтрүүлгийн дэмжин ажиллагч танилцуулаад тэгээ үргэлжлүүлээ хэдүүлээ. Дэмжин ажиллагчаар Mobicom. За Mobicom-ын дараа төлбөр шинэ багцууд вүүтэй болсон байна. За илүү хурдан, илүү зугаатай яриа дата видео стриминг гэд хэрэглээг нэг дор багтаас нь дараа төлбөр шинэ багцуудыг Mobicom санал болгож байна. Хамгийн хурдан 5G сүлжээнд ашиглах илүү их дата вүү контент премиум багцыг багтаас нь дараа төлбөрт багцуудаас амьдралын хэв маягтай нийцүүлэн сонгоод за илүү хурдан дата ашиглаж дуртай нэвтрүүлэг киногоо хүүгээс нэмэлт төлбөргүй үзээрэй. Та шинэ багц руу шилжихийг хүсвэл Mobicom application 2222 руу салгаж шилжиж болно. Эсвэл өөртөө ойрхон үйлчлэгээний салбарт хандаарай. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг Mobicom цэгийн сайтаас авах боломжтой. Манай нэвтрүүлгийг Mobicom дэмжин ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За маркетинг талаар хэдүүлээ ярьж байгаа. За тэгээд 2023 онд гарсан энэ Барби гэдэг бол бүр дэлхийд даяар бүүм болсон. Нийт орлого нь 2023 оны байдлаар 145 тэрбум $. За тэгээд нээлт хийсэн 7 хоногт 162 саяыг зөвхөн Америк нэгдсэн улсад олсон байт юм байна. Энэ зөв сонин яагаад одоо 2023 онд л Oppenheimer гарсан шүү дээ. Тэгээд ерөөсөө л хүмүүсийн хүлээлт бол Oppenheimer ингээс алах байхаа гэсэн чинь 2023 он бол Barbie он жил болсон. Тэгсэн. гэх юм уу? Barbie тэгээд аюу санаа Warner Bros-ийн түүхэнд хамгийн өндөр орлого олсон кино болж байгаа байхгүй юу? Одоо энэ үзүүлэлт дээрээ. Би бол Warner Bros энэ киногоо тэгж их явж гэж бодоогүй гэж бодож байна. Гэхдээ хүмүүсийн нэг тийм амар сэн дурсамжнээр тоглолцсон юм болов уу? Эсвэл энэ нөгөө харуулж байгаа энэ одоо эмэгтэй эрэгтэйчүүдийн ертөнцийг ингээд өөр өнцгөөс харуулж байгаа энэ ийм хүмүүст их тийм ойрхон нэрэл бэдэг түгээмэл асуудалтай гэдэг тийм асуудлыг сэдвийг хүндсэн болохоор юм болов уу гэж бодсон. Гэхдээ юунаас илүү миний бодлоор хамгийн супер одоо нөгөө юу одоо маркетинг гэх юм уу PR нь одууд очиод Барби шиг говцлаад л үү тийм тэр нь ингээд хүн бол ер нь Барби киног нь үзэх гэж очиж Барби шиг говцлаад зураг авах гэж хүмүүс очиад байсан юм шиг гэсэн. Бас тийм хардлага төрж байна. Тий. Яг киноныхоо тухайд ягаад ийм амар сайн болсон гэхээр кино талаас нь маркетинг кино талаас нь тайлбарлах юм бол энэ нөгөө эмэгтэй хүмүүсийн ертөнцийн эсрэгцлийг амар сайн харуулад тэгээ хамгийн сүүлд нь бас нэг тийм айгүй дайггүй төгсөж байгаа учраас хүмүүс за бас нэг юм сэтгэл хангалуун тий сэтгэл хангалуун хичнээн юм хэцүү зүйл байсан гэсэндээ бас яах вэ төгсгөлн дайггүй гэж бодогдсон учраас энэ кинод ажгүй байсан баха. Тэгээ дээрэс нөгөө нэг эмэгтэйчүүд нөгөө нэг чинь Барби гэдэг утгаараа нөгөө эмэгтэйчүүдийн феминизмын асуудлыг амар дээвэрлэж дээш нь гаргаж ирсэн кино байсан шүү дээ. Тэгэхээр бас олонний ярианы сэдв амар болсон бах. Тэр хэрээрээ хүмүүс нөгөө энэ киног үзэхгүй л фомороод тэгээд ерөөсөө үзье гэж үзэгдсэн байха. Би лав тэгэж бодсон. Үнэхээр кино урлагийн төвхөнд бас их сонин үзэгдэл юм уу Барби болсон гэж хэлж болно. Тэгээ ингэсэн юм байна. Энэ жүжигчин чи өөрөө найруулагч юм байлээ шүү дээ. Тэгээд нөхөртөөгөө нийлээд нөгөө продакшн байгуулсан. Margot Robbie. Тэнгүүтээ энэ киноныхоо найруулагчаар нөр ажилласан юм билээ. Тэгэхээр эмэгтэй найруулагчтай кинонуудаас хамгийн их орлого олсон бүтээл гэдэг бас нэг юм өвөрмөц одоо рекордыг гэх юм уу эзэмшдэг ийм кино болсон билээ. Яг ингээд энэ талаас нь хараагүй удсан байлээ. За Барбич таалсан да. Ер нь бол айгүй өндөр орлоготой байсан гэсэн чи бүр Warner Bros-ийн түүхэнд хамгийн өндөр орлого олсон кино юм билээ шүү дээ. За тэгэхээр түүний карьерийг яг 3 хувааж үзэх юм бол 2007-оос 2012 оны үед бол түүний эхлэл үе байсан буюу олон кинонд дүр бүтээж олонд танигдахыг хичээсэн он жилүүд өнгөрсөн. За 2013-аас 2016 онд амжилтын үе нь байсан буюу Холливуудын кинонуудад тоглоод дэлхийд танигдж эхэлсэн бол 2017 оноос хойшоо маш сайн чадварлаг жүжигчин гэдгээ олон нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн. За ийм үйл явдал болсон гэж хэлж болно. Хувийн амьдралын тухайд бол ингэсэн байлээ. За Австралийн жүжигчин бүсгүй маань 2013 онд зураг авалтын үеэр туслах найруулагч, кино продюсер Британи залуу Том Экерли гэдэг ийм залуутай танилцаад 2016 онд гэрэлснээсээ хойш Калифорнид суурьшсан байсан. За тэгээд юуны хувьд бол зөвхөн жүжигчин гэхээсээ гадна дэлхийн алдартай том брэндүүдтэй гэрээтэй ажилдаг. За одоо Calvin Klein, Nissan, Chanel гэх мэтчлэн ийм брэндүүдэд нүүр царай болж байгаа, төлөөлөгч нь болж байгаа. Тэгээд ингэсэн байлээ. Ер нь бол одоо энэ нөгөө 2000 юу чин Барби чинь 2024 оны нэг Оскартай ийм кино юм билээ шүү дээ тий. Тэгээд юугаар авчлаа тий. Best Original Songs гэж байна. Тийм билгүү тэгээд. Харин тий. Тэрнээс биш Oppenheimer бол яг ингээд үзэл дээрээ
алах байсан тий. Амар гоё киноос. За яг хүн болгон л янз бүрээр тохиолтой. Надад бол Оппа амар аюугаас би яг кино театрт нэгдэж яхад нь үзчихээ. Тэрнээс хойш энэ тэнд таралтахаараа үзсэрээ одоо баг 3 4 дахь үзэж гинүү. Тийм нэлийн дуртай кино маань. За тэгэхэд 2024 онд ингэж нөгөө нэг юу болсон юм бэлээ. Ямар ч бас нэг Оскартай тэгээд BAFTA уг нь бол Оскарын 8 дүрэл нэр дэвсэн. Гэхдээ нэгийг л авсан. Энд нь бол би айгүй баяртай байгаа гэхгүй юу. Дуугийн бэлээ баг авсанд нь уу? Тийм баг авсанд нь баяртай байгаа. Уг нь бол 8 дүрэл нэр дэвшсэн бэлээ. Тэгээ BAFTA энтер гэх мэтчлэн айгүй олон шагналлуудтай юм бэлээ. За Марк Робби хүний эрх эмэгтэйчүүд эрх хүйсийн тэгшэрх бэлгийн цөөх эрхийг хамгаалахыг дэмжиж хандив өргөдөг. За энэс гадна нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөстэй асуудал хариуцсан хэлтсийн гишүүнээр ажилладаг. За бас ЮНИСЕФ-ийн хандивлагч бүсгүй хоккейн шүтэн бишрэгч шивээс чин юм бэлээ нэрээ сониноос. Шивээс айгуу сонирхдаг гэсэн. Энэ би сая Википедиа хуудас руу орлоод гэсэн чинь Марк Робби найруулаагүй продюсераар нь нөхөрдөг ажилласан юм ба штэ. Продюсер байсан. Продюсер юм байна. Яг найруулагч нь Грета Гервиг гэж бас нэмэгтэй юм байгаа. Сенсацтай эмэгтэй гэдэг юм хиро бичсэн ба штэ. Харин би бас яг комментиг хараа байж лээ. Би нөгөө нэг продюсерыг найруулсан хоёрыг нь андуурчиж. Дуу нь од болоод алсан штэ л гэж энэ Белли Айлиш дуугийн дуус. Ямар нэртэй дуу вэ би санахгүй байна. Нэг Барби тэл дуу байлгүй тий. Мэдгүй би дуугийн сонсоогүй штэ. Чи ихтэй Барби бол үзсэн үстэй тий. Үзсэн юм бол үзсэн. Нэг сонирхож очиж үзсэн. Гэтэ яг ингээд нөгөө хүлээлтээс бол гайг байсан. Би Барби гэхээр нэг тийм амар өндөр хүлээлттэй бол очиагүй. За яг үзчихийгээд очсон чинь. Айгуу дэжгүй байсан шүү нэрээ. За энэ юу хэн битсэн байна? Барби чинь 2024 онд 65 жилийн аваа болсон түүнд зориулж хийсэн байхаа гэж заяа битсэн байна. Тэгээд дээрэс нь Барбигийн нөгөө нэг эсрэг хүйсний Кен гарч ирж байгаа нь бас айгүй тод байсан шүү дээ. Өмнө нь бид нар ингээд нөгөө Барби нэтрээ гэхээр чинь Барбиг л үзүүлээд байдаг болохоос Кен юусоо гарч ирдгүү. Гэтэл Кений асуудлыг бүр үнэхээр амар дэлхийн давцанд гаргаж ирсэн учраас бас энэ кино айгүй юм өндөр хандлттай, өндөр үзэлттэй, өндөр орлоготой байсан баха. Би Кентэй бас холбоотой нэлийн юу байсан байх гэж бодсон. Юу хандлт өрцөн байх гэж бодсон. Эхтэй хүн ягаан хуц өмсөж гарч ирээл. Тэгэл тэр ягаан хуц амар гой зохиж мөхөд гарч гоё л үсттэй. Райан Гослинг бас яг л тохирсон дүрээ болсон л доо. Райан Гослинг бол тэгж гаргаж чадах байсан баг Кений дэрийг. За бүх юм нөгөө давс хуучрын таарсан гэдэг шиг ивэн таарахаар одоо ингээд супер орлого олж болт юм байна. За энэ бол 120 сая долларын өртөгтэй бүтсэн кино шүү дээ. За тэгээд одоо найруулагчд нь уран бүтээлийн баг нь бол нэг 400 сая доллар л анилж исэн баг. Би гадар тааж байгаа юу? Би бол тэгж л одоо анилах. Гэтэл 10 дахин уулсан буюу юм чинь. Тэрбум 400 сая доллар гэдэг чинь одоо супер амжилттай коммершал бүтээгдэхүүн болгож чадсан. Тэр нь тэгээ хаяа ингээд эзгэн таарахаар үнэхээр бас болчт юм байна. Заримдаа супер коммершал одоо ийм кинонууд чинь бүр ингээд тэрбум давнаа гэж хүлээлттэй яаж байгаа бүр алдагдал дээр хүлээсэн кинонууд олон байдаг тий. Эзгэн таарна. Амар өндөр бүтчихэд өө. Тий. Бямба Эрдэнэт битсэн байна. Би киног нь үзээгүй штэ. Хөдөө байж байгаад ирээд үзэх гэсэн наастар нь бууцсан. Яг гэтээ ингээд нэг юм киног тухайн цаг үед үзэх айгуу гоё тий. Оппа Эмрич яг нээлтэн дээр нь үзчихсэн штэ амар гойсан. Тий яг гоё ингээл Барби дөржил зураг авахулаад гоё л доо. Би Барби үзэхдээ зураг мөрхөн авахулаагүй. Тий би ер нь багасаа нэг тийм Барбигаар ш дандаа банднартай л найзалж машинаар тоглолт гэсэн. Ямар эвгүй юм бэ гэлээ. Надад Барби нэг Барби энэ байгаагүй. Тийм учраас мэдгүй магадгүй би Барби надад нэг тийм гоё кино санагдаагүй ч гэж магадгүй. За хамтран ажиллагчид танилцуулаад манай нэвтрүүлэгтээ Арж Анчулангийн анхны ундрагаас авсан Рашан хамгаатай Жанжулан хамтран ажиллаж байна. За Арж Анчулангийн аршааныг монголчууд эртээрээ байсан мэднэ олон төрлийн эмгэгийг яларшуулах, биеэр үл ойлгох зорилгоор хэрэгжилж ирсэн. Тэгээд угаасаа үүнийг нэмж маранбууд ч гэсэндээ мэддэг. Тэгээд 20 дугаар зуунд эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлаад ундраг дээр нь түшиглээд анхны бүтээгдэхүүн болон сувлал байгуулагдчихсэн түүхтэй. За тэгээд эрдэс ялангуяа одоо бүхчүүд бэлтгэлтэй гарсан байгаа. Бүхчүүд бол юу яд юм бэлээ штэ. Энэ Арж Анчуланг бол нэлийн өргөнөөр ашигладаг юм бэлээ. Дархан аврах сүхбаяр, дархан аврах сүхбатмар ярьсан тохиолдол гарсан байдаг. Тийм бэлээ. Эрдэсээ алдсан тохиолдол нөхтгөө, андгаатай Жанжулангаар нөхтгөө гэдэг те. Тэгээд Жанжулангийн утас руу өмнөхөөс их дуудлага ирээд байхаар нэг дуудлагыг нь асуусан чинь ийм нэвтрүүлэг үзээд гээд хэлснээр тухайн нэвтрүүлгийг хайж үзээд өөртөө сонсч байсан юм байлээ. Гүндүүг яриаг нэвтрүүлгийг хэлдэг
байгаа юм л да. Аа. Би ч бас хаяа ганц нэг юм бүх найзуудтай. За. Тэгсэн чинь саяхан Хангах юм болохоор гэдэг. саяхан найзтайгаа чаталж байсан чинь бэлтгэлтэй гарчиж ийшээ тэрэлжин тийшээ. Тэгээд нөгөө эргэлтээр ирсэн гэд манай бас нэг найзын зургийг үзүүлж илээ л дээ. Тэгээд найз эргэлтээр очихдаа яг юм нөгөө юу хандгатай жанжуулаа аваад утсан бэлээ. Тэгээд энийг яах гэж бүгчүүд ингээд айгуу сайн хэрэглээд идэв. Спортынхан сайн хэрэглээд идэв гэхэлэр мэдээж угаас нөгөө алдсан эрцгийг айгуу сайн нөхөх гээд байгаа. Тэгээ бас дээрэс нь одоо яг нөгөө нэг юм зуны аялал зугаалгын үйлрэл эхэлсэн шүү дээ. Тэгээ ийш тийшээ явахдаа бид нар ингээ хүүхдүүдээ санамсаргуу тохиолдолоор наршуулдаг. Наршгаар чинь хүүхдүүд гүйлгээ суулгаад бөөлжүүд янз бүр болдог тий. Дээрээс нөгөө хоолундны асуудал байна. Гизэн гүйлг нь янз бүр. За тэгж байгаа тохиолдолд угаасаа өссөн үсээгүй шингэнээ алдж байгаа. Тэгээд эрс бодисоо алдж байгаа. Тэгвэл ер нь бол бодисын солилцоог маш хурдан хэвийн байдалд оруулж хүүхдийн дээр зовирлаад байгаа мэдрэмжийг багасгахын тулд ерөөсөө ар шимжүүлэн аршаа юм билээ шүү. Энийг яг мэрэгжлийн эмчнэр бүр зөвлөдөг. Эхний лагсын гадаа нэг юм түүц байдаг байсан гинэ эмжичг. Тэднийхэн ар шимжүүлэн бүр амар олон тоогоор нойрхоор хаваад тэг нөгөө менежер ахын бүр гайхаад танах ямар дэлгүүрээр яахад ингэ олноор аваад байдаг гэсэн чинь хордлогонд орсон хүүхдүүдэд харин жанжуулаа өг гэж эмчнэр зөвлөд юм бэл манайхаас амар их авдаг гэд автыг гэсэн. За тэгэхээр манай нэвтрүүлэгтээ ар жанжуулангийн анхны ундраас авсан хандгаатай жанжуулан хамтран ажиллаа. За хандгаатай жанжуулан гэдэг та бүхэн фэйсбүүкээс хавьвал аль биесны пэйж нэгээ лайктаараа дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Харин хамтран ажиллах эсвэл утсаар мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал 88 55 37 73 гэдэг дугаарлуу залгаарай. 88 55 37 73. Тэглгүй яах вэ? За баярлаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн дараагийн бодлого орё. Өнөөдөр шүү дээ. 7 сарын 2-ны өдөр өдөө. 7 сарын 2-ны өдөр дандаа тийм юм нууцлаг гэх юм уу. Хүй байж байгаарай. Сая тэр Грета Герман гэдэг нэмэгтэйг нь би хайж үзсэн чинь 2025 оны цасан цагааныг найруулсан юм шүү дээ. Тэгэхээр чин яам шүү. Харин тий. Цасан цагаан чинь жоохон бүтлгүүдчээз дээ. Тийм бүтлгүүдсэн. Гэтэ нэг юм шал өөр хардаг хүн бэ тий. Сони юм аа. Үзэл бодол нэг тийм юу гэх юм уу те. Арай өөр юм бэ тий. За энэ цасан цагаан чинь одоо нөгөө юунаас болоод гол дүрийн жүжигчнээс сонгосноос болоод нөтх нь янз янзын үг дуурснаас яриа ярьснаас болоод бөөн асуудал үүсэж байгаа тийм шүү дээ. Асуудал үүсээд одоо угаасаа энэ кино тэгээд ямар ч орлогогүй хүлээгээд баларч байгаа бол. Угаасаа юу лээ бүр кино түүхэндх нөгөө нэг ч үзэгчгүй үзэгч кино техникийн суудланд нэг ч үзэгчгүй байсан хамгийн анхны кино гэсэн шүү дээ. Тийм үү? Тий. За энэ чинь 270 сая доллараар бүтсэн юм байна цасан цагаан. Тэгсэн чинь орлого нь 205 сая гинэ. Тэгэхээр алдагдал хүлээсэн. Одоо ийм кино бомб гэж нэрлэдэг те. Бомб гэдэг. За 7 сарын 2 их тийм нууцлаг үйл явдлаар дүүрэн өдөр болж дэлхийн түүхэнд бол дандаа ингээд нууцлаг үйл явдлаас. За хамгийн ихнийх нь өнөөдөр дэлхийн нисдэг тавхны өдөр гэж болж байгаа. World UFO Day буюу Unidentified Flying Object гэдэг үгийг давчлаа юм байна шүү дээ. UFO гэдэг. UFO тий. За тэгээд юу гэсэн бэ? UFO. Тий. Юу нөгөө энэ чинь одоо дэлхийн нисдэг тавхны өдөр гэдэг. Тэг ягаад энийг ингэж тэмдэглэдэг болсон нь Росвеллийн хэрэг гэдгээс үүдэлтэй юм. Росвеллийн хэрэг гэдэг нь 1947 онд болж ирсэн юм байна. За энэ одоо хэрэг бас их хөгжилтэй гэх юм уу яагаад ийм болсон юм. За ер нь бол 1947 онд ингэсэн байна. 6 сарын 14-нд Мак Бразил гэдэг энэ хүн Нью Мексико мужийн Росвелл хотхны ойролцоо ингээд өөрийнхөө идэлэн газар дээр явж хагаад нэгэн одоо металл юм уу бас юм эрзэнийн хийцтэй юм материал олсон байгаа. За ингээд энэ хүмүүс дунд жижиг айжгаар яриа болж исэн бол 1947 оны 7 сарын 2-нд хүмүүс нэгэн дэлбэрэлт одоо энэ нисдэг тавгийг олж харсан гэсэн тийм яриа нэлээх гарсан. Тэгээд 47 оны 7 сарын 4-нд одоо Бразил гэдэг түрүүний хэлсэн Мак Бразил дахиад ийм өөр одоо юунуудыг үлдэгдлүүдийг олоод тэгэд шериф буюу цагдаад очиж Росвеллийн цагдаад очиж өгсөн. За ингээд цагдаа юу гэсэн бэхээр одоо мэдгэл одоо Росвеллийн одоо агаарын нисэх хүчинд одоо энэ мэдээллийг өгөөд тэгсний агаарын нисэх хүчин одоо юу гэж зарласан бэ гэхээр Росвеллийн агаарын нисэх хүчин бид нар нисдэг тавг боллоо гэж зарласан. Тэгээ тун удалгүй за энэ нисдэг тавг биш байсан юм байна гэд ингээд нууцлаад ингээд үгэн зүрээ яваад эхэлсэн. За ингээд энэ чинь ингээд нисдэг тавг шиг ингээд маш сонин юм тавг шиг зүйл олж харж чаад юм үлдэгдэл нь юу юм гэж мэдгүй байжгаад тэгснэ гинт ингээд сэргийхэн нисдэг тавг гэж ярьцлага өгснөө жоохон байжсан. Энэ нисдэг тавг биш энэ жоохон өөр юм байсан. Энэ зүгээр юм юу байсан. Агарын бөмбөлөг байсан гэл ингээд ярьсан. За ингээд хүмүүс дунд чинь ингээд яагаад энэ одоо ингээд худлаа яриад гэх юм уу зөрөөд эхлэв гээд. За иймэрхүү ингээд тодорхой бус байдлууд хүмүүсийн жинхэнэ нөгөө
ийм хөвөлдөөний онлын ингээд юу болдог л доо. Одоо сайхан золиосон ч юм өгөөшн ч юм сайхан өгөөшл юм да. Өгөөшл юм байна. За ингээд Roswell-ийн хэрэг бол ерөөсөө яг энэ одоо хариг итгэгчд гэд бүр бүлэглэл байгаа шүү дээ. Эднээс юм бүр ингээд бэлэг тэмдэг юм байна. Энэ ерөөсөө ингэж ер нь тэднээс ингэж ярьдаг. За ерөөсө хариг бол байгаа. Энд одоо ингээл нэстэг тавг энд харагдаад байгаа бол үүнийг гэрчээ. Гэхдээ манай засгийн газар, Америкийн засгийн газар ерөөсө энэ асуудлыг биднээс нуугаад дарагдуулдаг. Нуугаад ерөөсө хэлэхгүй байна. Эднээс ер нь харигтай хавилдчаад бид нарыг ингээд тархийг угаагаад байдаг. Эсвэл ингээд янз янзын юм техник технологи энэ харигийн тусламжтайгаар л олж илрүүлээд бид нарыг боолчилж байгаа ч гэдэг юм уу. Их гоё хавилдааны онлын ер нь их гоё ярина штэ. Ер нь амьдралыг их тийм амттай болгодог гэх юм уу. Яг үнэ чи бүр нэг амар том бослог хүртэл болж исэн байдаг үстэй тий. Нэг ямар мужид үлээ харигарын тавг үзэгцэн биднээс нуугаад энэ хідүүлээ энэ юу н яг нэг хаана юу судалгаа хийгээд байгаа судалгаа хийж байгаа цөмрөө бүгдээрээ дайрч орё гэдэг амар олон хүн зуулж агаад тэгээд нэг тийм бослог ухааны юм басан байд юм байл шүү дээ. За тэгээд Roswell-ийн хэрэг ингэж яагаад нэг хэсэг 70 он хүртэл намжсан. За тэгээд 70 хонд бол жинхэнэ нөгөө UFO судлагч гэж яриад байгаа. Бүр судлаачтай болсон тийм. Уфологч гэдэг чинь хариг судлаач гэдэг. Эднээс бас Roswell-ийн хэргийг эргэж нэгээд ийм хүмүүс харж исэн байна гэд нээсэн чинь хүмүүс ингээд үлгэж аваад за жинхэнэ 70-аас 94 он хүртэл бол ерөөсөө энэ Roswell-ийн хэрэг бол ерөөсөө дэлхийн нийтийн ийм хариг судлагчдын одоо бэлэг тэмдэг байсан болохоор 7 сарын 2-ны өдрийг нэстэг тавгийн өдөр буюу UFO-гийн өдөр гэж дэлхийд дахин тэмдэглэдэг болсон. Гэхдээ 1994 онд Америк нэгдсэн улсын цэргийн зэвсэгт хүчнийхэн юу гэж хэлсэн бэхээр энэ бол Могуул гэдэг нэртэй төсөл юм аа. Могуул гэдэг төсөл бол ийм өндөрт хөөрдөг агаарын бөмбөлөг байрлуулад зөвлөлтийн одоо янз янзын юг одоо цөмийн төршлүүдийг судлах зорилттой ийм төслөөс маа гэдэг одоо тандах судалтай зорилттой ийм төхөөрөмжөөс юм а гэж тайлбарласан. За тэгээд тийм л юм шиг байна. Гэхдээ би бол тэрэнд нь итгээгүй шээ. Итгэхийг хүсэж байна. Би бол хариг байдагт итгэхийг хүсэж байна. Яагаад тэгэхээр илүү зугаатай сонирхолтой байна амьд бол. Гэтэ яагаад зугаатай байх нь бол ийм юм итгээд идэм бол зугаатай тийм амар гоё юм аа. Зугаадах шүү амьдрал өөдрөгтэй байвал тийм шүү дээ. Хариг байдаг бол илүү тэгээд нууцлаг байвал гоё шүү. Тэгээд за дараагийн нууцлаг хэрэглэг орё. За дараагийн нууцлаг хэрэг 1800 онлоо бүгдээрээ очин. За яагаад би цаг яг нарийн цагийг харнаа бүгдээрээ. 1843 он Чарльстон гэд хотод за аллигатор гэд матрын төрөл шүү дээ. За аллигатор бол арай өөр юм арай намхан явдаг юу хошуун өөр байдаг гэдэг ийм матраар бороо орсон хэрэг болсон. Бороо орно гэдэг юу гэсэн үг? Матраар бороо орсон хэрэг гэдэг. За гэхдээ энэ юм тээвэрлэж явж байгаа доош алдчих юм уу? Аагүй 1843 он шүү дээ. Юугаар тээвэрлэх? 1800 гэсэн үү? За тэгээд ийм учиртай юм байна. За Америк нэгдсэн улсын харигийнхан байсан юм уу? Яг зөв. Би бол тэгжил итгэх хүсэж тайлбарлаж чадахгүй зүйлс ерөөсөө л их гоё яадаг. Өмнөд Каролина мужид одоо Чарльстон гэдэг хотод 1843 онд за энэ иргэд тийм авраг бол биш. Гэхдээ төв хөдгөж одоо хэдий ойролцоогоор 1 м хүрэх үз ийм аллигатор ингээд юу олж харсан байгаа гудамжинд. За хамгийн ойрын одоо ингээд юунаас намгаас 1 км-ийн зайтай. Тэгээ за хүмүүс юм аллигатор ингээд за Улаанбаатар гинт аллигатор матраа хөвчүүл бүр ингээд шок үстэй. За South Carolina одоо яг энэ Charleston хотод бол тийм аллигатор байдгүй хот юм байна л да. За тэгээд ингээд гинт гараад ирсэн чинь хүмүүс гайхаад тэгээд юу гэж онолцсон бэ гэхээр энэ нөгөө хүчтэй салхи эсвэл нөгөө хой салхиар шидэгдсэн байна л гэж хүмүүс тайлбарлаад. За тэгээд энэ дээрээс унсан аллигатор дээрээс унж бороо шиг л орсон байж таараа гэж. Тэгээд ингээд юу яатсан одоо тухайн Charleston хотын сонин тэгээд нийтлсэн юм байна. За тэгээд ер нь энэ өдрийг бас матраар бороо орж ордог өдрөө гэж хүүхэд бас тэмдэглэж ирсэн. Тэгэхээр ингээд нөгөө нэг ямар нэг юм нэг гарчиг нийтлэл гэдэг амар чухал хагаад. Харин тий. Зүгээр нэг юм яоч маягтай гарчиг өгсөн чинь тэгээд одоо тэрэнд дэлхийд хаяар баг матраар бороо орсон юм шиг хэл залчлаа шүү дээ. За тэгээд бас дахиад нэг сонирхолтой нууцлаг бас нэг тохиолдол энэ дэлхийн түүхэнд болж 7 сарын 2 нь. За энэ бол Нострадамусын үхэл. За Нострадамус бол 1566 онд нас орж исэн. Хамгийн гол Нострадамус ч нь бол одоо ингээд зүн шүү дээ. Бас л их тийм сонин юм зүгнэн. За одоо жишээ нь энийг зүгнжсэн гэж байгаа. Би монголоор уншаад өгье. Лондон их төмрийг ингэж зүгнжсэн. Шудраг хүмүүсийн цусыг Лондон шаардна.
галж хадагдах нь 326 он гэж. 1666 онд Лондонгийн их түүмрийг ингэж таамаглаж ирсэн гэж бас үздэг. За тэгээ Францын хаан Анригийн бас үхлийг таамаглаж ирсэн гэж үздэг. Залуу арслан хөгшин арслан дийлнэ. Тулалдааны талбарт ганцхан тулаанд алтан тоорон дундаас түүнийг нүдийг нэвт сүлбэж хоёр шарах нэг болж тэрээр харгас үхлээр өхнө гэд. За энэ жадны уралдаан дээр нүдэндээ жад золгож насварсан байдаг. Энийг нь ингээд Нострадамус одоо ингээд зөвгөнсөн байдаг гэд. Гэх мэт чинь Нострадамус бол бас сонирхолтой сэдв штэ. Хамгийн гол нь Нострадамус өөрийнхөө үхлийг зөвгөнжсэн юм байна. Өмнөх өдөр нь за нар мандахад би байхгүй болно гэж хэлээд нэрнгээсээ ямар ч шалтгаангүйгээр одоо тусах нь ороод арахад нас орсон байсан. 7 сарын 2-нд 1566 оны. Сони тий. За их нууцлаг өдний үйл явдал болж ирсэн өдөр шүү дээ. 7 сарын 2. Тийм ээ. Аргүй ийм үйл явдал ямар дуртай вэ? Үсс болоо. Би харин ингээд нууцан тайлагдахгүй махар улам стресстэй дэдэж штеп. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-ийн хамт хөдөлгөөний хэрэгжүүлэг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн уриатаагаар NBL глюкозамын хондротын сульфат хамтран ажилласан. За мөн арч жанжуулангийн анхны ундрагаас авалсан аршаан хандгаатай жанжуулан хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээ үйл авансараа 8 цаг 10 минутаас та мэдгүй нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.